1 метр квадратад амьдарч байгаа хүмүүсийн бодол нь ерөнхийдөө төстэй байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр бидний хөрш эргэн тойрны хүмүүс юу бодож, юу үзэж байна? Тэр нь бидний ухамсарт хаалга цөмлөөд ороод ирдэг, бодлоор ороод ирдэг байна шүү дээ. Гэхдээ та бусдын бодлын боол байх албагүй. Тэ өөрөө юу үзэх вэ гэдгээ сонгоод хэнийг давах вэ, хинээр өөрийгөө хүрээлүүлэх вэ гэдгээ сонгох боломжтой, бодлооч гэсэн өөрөө сонгох боломжтой. Самада гэдгээр л бодолтой хөөцөлдөхийн оронд угаасаа эн чинь биеийн үйлдэл чинь ямар байна? Тэрийг чинь дагаж бодол орж ирдэг учраас би саваа сайхан суллаа, дээд үйлдэл болох дээд сэтгэл хөдлөлт бариад энэ тэнд байгаа троманы тогтцоодаа суллаад үйлдэлээ өргөчээ тэгвэл үнэхээр намайг тэтгэх, миний амьдралыг тэтгэх ухамсартай мэрэгэн ухаантай бодлоод орж ирнэ гэдэг тийм зарчмыг баримталдаг шүү дээ. Тэгэхээр та эргэн тойрны хүмүүс чинь таагүй тийм жоохон таныг уруу татах бодлоод бодож иж болно. Энийг бид нэр удирдах боломжгүй. Харин та юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ? Хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? За дээрэс нь миний бие ямар үйлдэл байна вэ гэдгээ сонгох боломжтой шүү дээ.